сайн мэцгоноо би тэр үед минь 2016 оны тэтгэлэгт анх оролцоод бас тэнцэхгүй тэтгэлэгт хамрагдахгүй бас гарч ирсэн түүхтэй. Тэгээд дараа жил нь бас өөрийгөө их хурцлж гаад 2017 оны тэтгэлэгт тэмцээд маш гоё хамт олонтой болсондоо бас баяртай. Эсээгээ маш гоё тодорхой бичиж ярьцлагандаа маш гоё өөртөөгөө итгэлтэйгээр бас оролцож байсан. Тэгээд миний хувьд бол миний өмнөөс одоо надаас илүү баярлсан хүн бол миний одоо тэтгэлэг тэмцээд баярсан бол миний аав байдаг. Тийм учраас одоо аавгаа баярлуулж бас сургуулийн төлбөрийг төлж бас гоё хамт олонтонтой болсондоо маш их баяртай байна. За сайн уу залуусаа би байна. За тэгээд би нэг хөгжилтэй гэх юм уу тийм гоё дурсамжтай зүйлээ хуваалцъя. Тэр нь юу юм гэхээр би энэ тэтгэлгийг хамгийн анх одоо ингээд чи тэтгэлэг тэнцчлээ гэсэн тийм мэдээг сонсоод надад хамгийн гоё байсан зүйл нь юу юм гэхээр би ээждээ шууд залгаад хэлсэн. Ээжээ би ингээд тэтгэлэгтэй тэнцчлээ гэдгсэн чинь ээж надад баярлаа миний хүү баярлаа гэд амар гоё үг хэлжсэн. Би анх удаага баг ээжээсээ баярлаа гэдэг үгийг тэр үед сонсчихсан болохоор надад тэр үе хизээч мартагддаг. Үнэхээр амьдралдаа бас байнга бодож явдаг тэр зүйлийн нэг нь болсон. Сайн бацгаана уу, намайг Оюнлам гэдэг. Анх тэтгэлэг хөтөлбөрт оролцохдоо өөрийн саналаар орж исэн. Өмнө жил нь орж исэн болохоор баг ч гэсэн туршлага хоримтлуулсан байсан учраас хамгийн түрүүнд бичиг баримтаа өгсөн. Одоо нэг сандарлаа баг ч гэсэн гарахын тулд 3 давхрынх нь лифтээс нь доошоо буугаад дээшээ гараад дахин бууж гарч ирж исэн. Тэгээ ороод ярьцлага авч исэн 3 хүнийгээ харж баг ч гэсэн тайтгараад ярьцлага авч буй хүмүүс мангас биш. Хэд хоногийн дараа хариу хэлсэн. Тэгээ тэр үед олимпиадтай байсан учраас яг тэр үед ярьсан болохоор юм давхцаад багийн хэмжээний шоконд орж исэн. Тэгээ та бүхэнд бүгдэнд нь амжилт хүсье. Сайн бацгаана уу, Дулмаан. Тэгээд түрүү жил яг энэ тэтгэлэг маань болохоор 9 сар зарлагдчихсан. Хичээл дөнгөж ингээ ороод эхэлсэн. Тэгээд тэр үед болохоор нэг ингээд манай найзууд болохоор тэтгэлэгт оролцсон гэдэг материалаа анханасаа бүрдүүлэл эхлэе явж исэн. Тэгээд би болохоор эсээгээ яг бичээ явж исэн чинь нэг өдөр сургууль дээр найзтайгаа дараад тэгсэн чинь тэд нар болохоор өнөөдөр сүүлийн хугацаанд штэ гэсэнгүүж байхгүй. Тэгээд би болохоор яана гэж тэр өдөртөө нөгөө нэг цагтаа нь оролдоод 5 цаг 30 минутанд тэтгэлгийн хамгийн сүүлийн нэг хүмүүсийн юм материалыг авна гэж тэгэхээр бид нар болохоор бүр 5 цаг 30 минутаа оролдоод бүр GB Plaza руу гүйгээл материалаа өгнө гэж гүйсэн. Одоо болохоор тэрэндээ бүр айгүй их оролцсондоо маш баяртай байдаг. За сайн байцгаана уу, Пүрх хүү байна. Би хамгийн анх энэ тэтгэлэг хөтөлбөрт оролцоход эсээгээ бичижсэн. Тэгээ эсээгээ бичээд эсээ маань нэгдүгээр шатанд тэмцээд ярьсанд оролцсон. Ярьсан нартаа бүгд амар их сандарсан байсан. Тэгээд энэ ярьслага өгөөд хараал ирж уцсан дэрж дуудлага болгоныг айгүй тийм сэтгэл төвчин шүлээдэг байсан. Тэгээд хамгийн сүлд оюутны гишүүний ажлын албаас ирж байна. Та манай тэтгэлэг хөтөлбөрт тэмцсэн байна гэх. Би бүр амар их баярлаад нэгжээ дуустал ойр дотны хүмүүс бүгдэнд нь залгаж хэлчихсэн. За хүүхдүүдтэй нэг зүйлийг анхааруулж хэлэхэд та бүхэн эсээгээ эртнээс бичээд эсээгээ эртнээс хэвлээд ирээрээ Хүүхдүүд амар сандралтай. Бүх хүүхдүүд ингээд би тэнцэх болоос ярилцлагандаа яаж арах бол энэ хүмүүс юу асуух бол гэсэн асуултуудыг бүр ингээд би энэсээ гарч ирсэн хүмүүсээс амар их асууж исэн. Тэгээд тэр асуусан асуулт болгоныг бүгдээрээ ингээд булан зогсоод ингээд бөөндөө ингээд өөртөө ингээд дотроо бодоод яг юу яриха тунгаад исэн. Бүгд л сандарч исэн. Гэхдээ тэр айцаа бүгдээрээ даван туулаад орсон. Та нар ч гэсэн амжилт хүсье. Одооноос хэлэх хэрэгтэй. Таны инхний алхам өөрийгөө ялгаас эхэлнэ. Та цор ганц байдагтай адил таны эсэж гисэн онцгой байх ёстой. та өөртөө 100% итгээрэй.